10 жилийн төгсөөд маркетингаас эдийн засаг руу, эдийн засгаас санхүү рүү энэ бүхний дуртай зүйлээ олоод CFA level 1 шалгалтыг ирдэг персентажтай давав. Энэхүү бичлэгээр та бүхэндээ өөрийнхөө CFA level 1 шалгалтыг давсан түүхээ хуваалцъя. 10 жилийн яг төгссөн хүн болгохны хувьд яг ирээдүйн мэргэжлээ сонгоно гэдэг нь өөрөө их хүндхэн даваа байдаг. Миний хувьд болохоор яг Wolf of Wall Street, Pursuit of Happiness гэх мэт ийм борлуулалт ятгахын үншүүлдэг кинонууд дуртай байсан. Тэгээд нэмээд яг 12 дугаар ангид маань Apprentice гэдэг нэвтрүүлэг гараад тэндээс яг бархаас ахыг олж хараад за би ер нь яг маркетингаар л явах юм байна гэж шийдчихсэн. Тэгээ яг Sizist яг 1 жил маркетингаар сураад юу болсон бэ гэсэн чинь яг надад тохирсон мэргэжил юм шиг ерөөс санагдаагүй. Би яг илүү математик, логик тал руугаа суурьтай учраас энэ чиглэлээр эдийн засгийн мэргэжлийг сонгоод ажиллах юм бол яг илүү хол явах юм шиг санагдсан л та. Тэгээ яг тухайн үед яг манай ихч чи ингээд үнэхээр математик, логик тал руугаа явж байгаа юм бол CFA шалгалтыг сонирхоод үзээч гэдэг ICR-ын сургалтыг бол санал болгож байсан. За тэгээд ингээ юу ч мэдэхгүй баачка Google-с CFA гэж юу юм бэ гэд хайсан чинь CFA нь өөрөө олон улсын санхүүжтийн цол бөгөөд дотроо 3 түвшний шалгалттай. Тэгээд санхүүж дунд бол алтын стандарт гэж нэрлэгдсэн юм лээ. Би тэгээ яг тухайн үедээ бодсон л доо эдийн засгаар ингээ бакалавра авчин тэгээд нэмээд яг санхүүжтийн цолтой болчвол яг мэргэжлийн үед илүү уян хатан карьерийн үед илүү олон боломж гарах юм байна гэж бодоод окей тэгвэл CFA шалгалтыг өгье гэдэг анх бол CFA-ийн журнагаа эхлүүлж байсан. За тэгээд яг 2022 оны 11-р сараас эхлээд 2023 оны 5-р сарын хооронд CFA level 1 шалгалтын ICR-ын бол сургалтанд суусан. Тэгээд сургалтанд сууснаа яг эргээд нэг харахад бол багш нарын ур чадвар нэлээд сайн байсан. Яг хэдийн амир өргөн агуулга хүнд сэдвүүдийг яг толгоор амархан хав гэж оруулчихаар. За хоёрдугаарт нь гэх юм бол яг анги хамт олонны уур амьсгал надад нэлээд таалагдсан. Би өөрөө яг санхүүд ингээд оюутнуудтай хамт хичээл үздэг болохоор ингээд яг асуухгүй эсвэл амиртэг оролцоо муутай. Ер нь ICR-ын сургалтанд суусан хүмүүс бүгд яг ажил дээр гарчихсан байсан учраас яг нэлээд ийм нээлттэй хүмүүс яг ингээд хүссэн зүйлээ шууд асууждаг байсан нэлээд таалагдсан. Баг зэрэг хүндрэлтэй зүйл нь юу санагдсан бэ гэвэл яг над шиг оюутан хүмүүс ингээд өдөр 2 гээд тарчдаг. Гэхдээ яг сургалт нь орой 6:59-ийн хооронд байдаг учраас яг тэр 4 цаг 50 минутанд юу их вэ гэдэг тал дээр бол нэлээ баг зэрэг хүндрэлтэй. За тэгээд 5 сард яг сургалт дуусахтай зэрэгцээд хичээлж амарсан. Яг эндээс бол яг жинхэнэ ажил эхэлсэн гэж хэлж болно. Хоёрдугаарт нь гэх юм бол би яг 8 дугаар сард шалгалтаа өгөхөөр тавлагдсан байсан учраас сэтгэл зүгээ за андаа чи яг энэ 103 сарыг үр бүтээлд ашиглаад өөр бус зүйлд ингээд сатаарахгүй шүү гэдэгт нэлийн бэлдсэн. CFA level 1 шалгалт нь өөрөө 10 сэдв 93 модультай учраас агуулгын хувьд нэлээд өргөн. Тийм болохоор би яг энэ төрөнд суралцах төлөвлөгөөгөө хамгийн анх гаргаж ирсэн. Суралцах төлөвлөгөө нь юунаас эхэлсэн бэ гэвэл надад яг хэд хоног үлдсэн бэлээ, хэдийн хугацааг би зарцуулж чадах вүлээ, яг хэд хоногт нь хичээлээ үзээд хэд хоногт мох өгөх вэ гэдэгт дээр анхаарч бэлдсэн. Гэхдээ гарсан асуудал нь гэх юм бол хэдийн ингэ төлөвлөгөөгөө гаргачихдаг. Гэхдээ яаж үнийг трак хийж бүртгэх вэ гэдэг дээр учрыг нь юусэн олоогүй. Би өөрөө яг тэмдэглэлийн дэвтэр дээр хөтлөж чаддгүй учраас заавал компьютер дээр хөтлөх хэрэгтэй болдог. Компьютер дээр хөтлөх гэхээр яг нүүшингөөс нэг темплейт тусах, эсвэл Excel дээр өөрөө нэг шийт хийх гээд надаас илүү их хүчин чармаал шаарддаг байхгүй юу? Тэгээд ер нь хүмүүс яг яаж төлөвлөгөөн дээр ажиллаад яаж түүнийг бүртгээд нэ гэдэг дээр YouTube-ээс хайж байгаад 300 hours сайтын study schedule гэдэг үнэгүй шийдийг олоод авсан. Тийм үнэгүй. Одоо яг эргээд харахад бол энэ шийдгүүгээр би бол шалгалтандаа тэнцэхгүй байсан байх гэж хувьдаа боддог. 300 hours гэдэг нэрийг нь тайлбарлах юм бол яг CFA институтээс гаргасан нэг судалгаа байт юм лээ. Тэр судалгаа нь юу вэ гэвэл яг шалгалтанд амжилттай тэнцсэн хүмүүс дунджаар 300 цагийг яг шалгалтандаа бэлдэж өнгөрөөсөн байт юм лээ. За тэгээд яг энэ шийдний ингээд эд шийд нь юу вэ гэх юм бол өдөрт суусан цагаа нийт хэдэн цаг зарцуулснаа, мог шалгалтууд дээр хэд авсан, хичээлүүдээс хэдийг нь үзсэн, хэдийг нь үлдээсэн гэх мэт яг ерөнхий процессыг бүтнээр нь хинж болдог. Миний хувьд яг үр дүн гэхээс илүүтэйгээр үйл явцаас нь мотивац авдаг учраас надад яг хэд хоног дараалж суусан байна, хэдэн цаг суусан байна, 300 цагаас нь би яг хэдийг нь үлдээж үг гэдэг дээр үнэхээр кайфтай байдаг байсан. Тэгээ яг үнийг л харчгаар ингээд дахиад нэг цаг илүү суучмаар, дахиад нэг хоног илүү бэлчмээр тийм урам зориг өгдөг байсан. За би тэгээд яг description хэсэгт ханаас татах линкийг нь оруулж байгаа. Та бүхэн яг өрсөл сонирхоод үзээрэй гэж зөвлөмөр байна. Ийхүү яг шалгалтаа бэлдэж эхэлснээс 2 сарын хугацаанд би сэдвүүдээ эхнээс нь дуустал нэг удаа бүтэн уншсан. Гэхдээ яг агуулгын хитрхи өргөн учраас эхэнд үзсэн сэдвүүдээс мартаж эхэлсэн л дээ.
Тэгээд тэмдэглэлийн дэвтрээ уншиж байгаа тест хийсэн чинь яг нэг үрдэн бол гараагүй. Хоёрдугаарт нь тестийн хариулт хэсэгт нь угаасаа тайлбартай учраас би яг нэг юм 2 удаа уншаад байгаа юм шиг санагдсан. Тэгэл шууд яг тест хийж сэргээх ёстой байна гэдэг тактикт бол шилжсэн. Тест ихтэй болохоор яг нөгөө шалгалтын NPS буюу minimum passing score нь дунджаар 70% байдаг учраас би яг сонгож авсан тестүүд дээрээ 70-аас дээш ажиллаж ивэл окей дараачих руу хэрэг 70-аас доош ажиллах юм бол дахиад нэг оролдоод үзье гэдэг тактиктэй байсан. Хиндэ би яг нэг сэдв сонгож аваад 50-60 тест ажиллаж үзсэн л дээ. Гэтэл яг сансныг бодоход ингээд хитрхи их цаг зарцуулаад хоёрдугаарт нь гэвэл хитрхи яг уйтгартай байсан. Тийм болохоор би тактикаа дахиж нэг шинжилээд 50-60 тест ажиллаж ирснийгаа 20-30 болгож бууруулсан. Яг энэ тактикийг ашиглах юм бол богино хугацаанд ямар сэдв дээр алдаад байгаа, сул талд нь юу байгаа вэ гэдэг дээр уйдахгүйгээр мэдэх боломжтой мөлий. Шалгалтанд бэлдэж авах явцдаа болохоор би яг экосистем гэхээсээ илүүтэйгээр юу оролтыг бол нэлээд төлөв ашигладаг байсан. Надад санагдсан зүйл нь юу вэ гэхээр экосистем хэдий ингээд ажгүйж гэсэн тайлбар өгд нэлээд ерөнхий юм лээ. Хариултын энийг нь засвал зөв болчих байсан, B хариултын энийг нь засвал зөв болчих байсан гэдгийг нэг ойлгоод авчих юм бол дараагийн тестэндээ эхлээд буруу 2 хариултыг нь олж агаад сүүлд нь зөв хариултыг нь гаргаж авахд нэлээд нэмэртэй юм лээ. Энэ талаараа яг юу оролт нэлээд даваа талтай. Бүх тестүүд нь доороо нэлээд дэлгэрэнгүй тайлбартай. Үн дээрээ нэмээд график хүснэгт ороод ирчихсэн. Хоёрдугаар даваа тал нь гэх юм бол яг асуултын сангаас нь би ийм сэдв дээр тэтэн асуулт ажилламаар байна гэж шууд сонгоод авах боломжтой. Хэдийн ингээд өөр асуултууд Google-д хайгаад олж болох ч гэсэн цаг хугацааны үед нэлээд алдагдaltaй бас яг итгэж болохоор их сурвалжууд нэлээд цөөхөн байдаг юм лээ. Дараагийн том асуудал нь бол миний хувьд цаг байсан. Шалгалтын тов төгтөө зэрэгцээд яг сэтгэл санаа докторгүй болох, сандрах, өмнөх юмнуудаа мартах гэх мэтлэн зүйлүүд бол тохиолддог. Би яг хэдий ингээд сул тал дээр ажиллаад яг сэдв бүрээр нь хийгээд яваадсан чинь яг цогцоор нь хийж яваагүй, цогцоор нь хийж үзээгүйгээ анзаараад эхний мокко бол хийж үзсэн л дээ. Гэхэд яг 4 цаг 30 минут тасралтгүй суух нь хитрхи их ингээд нойр хүргэж ядраах, залхуурах гэх мэдрэмжүүд өгөөд ерөөсөө ойлгохтой авч чадаагүй. Тиймээс үлдсэн 2-7 хоногт яг мокког нь гэж шийдээд гэхдээ моккогтөө яг сэтгэл зүгээ үнэхээр яг шалгалт өгж байгаа юм шиг дотроо төсөөлөөд нийтдээ яг 7 мокк шалгалтынхаа өмнө хийсэн. Тэгээд 8 дугаар сарын 28-нд шалгалтанд ороод тэнцсэн. Эцэст нь дүгнэлт нэг хэлэхэд олон улсын санхүүгийн шалгалтыг англи дээр өгнө гэдэг бол нэлээд хүндхэн даваа юм лээ. Гэхдээ та бүхэн яг дор бүрнээ өөртөө тулж ажиллаад хөтөлмөрлөхөд бол давч чадахгүй даваа биш гэдгийг бол хэлмээр байна. Мөн сүүл анзаарснаар хүмүүсийн гаргадаг алдаанууд нь дараах хэд хэдэн зүйлс байсан юм шиг санагдсан. Нэгдүгээрт нь гэх юм бол яг хийж уншаад ойлгохгүй байгаа сэдвээ стил яг ухаад байдаг. Гэхдээ энэ үед та яг peer to peer буюу ингээд үеийнхнаараа заалахад үзэрэй гэж зөвлөмөр байна. Хүнтэй ярилцахаар яг шин санаа төрөхөөс гадна дараа нь эргэж тогтооход нэлээд нэмэртэй байдаг шүү. Хоёрдугаарт нь гэх юм бол шалгалтын өмнө өөртөө химийн сандрал битгий үүсгээрэй. Мэдээж шалгалтын төлбөр нь өндөр, унчвал бусад хүмүүс юу гэж бодох бол гэх мэтлээ яг олон бодол толгоороо орж ирдэг л дээ. Гэхдээ хичээл өөрийнхөө гаргасан хичээл зүтгэлийг үнэлээд одоо угаасаа юу ч өөрчлөж чадахгүйгээс хойш өөртөө итгэлтэй үлдсэнийг нь тэнгэр мэдэг гэж орхиорой. Гуравдугаарт нь гэх юм бол зарим хүмүүс яг хитрхи тэмдэглэл хөтлөх дээр анхаарал хандуулад байд юм шиг санагдсан. Мэдээж яг хүн бүрийн сурах арга барил өөр хэдий ч яг тэмдэглэхээс илүүтэйгээр тэр гол агуулгыг нь ойлгох нь нэлээд чухал шүү. Тиймээс та бүхэн яг тестэндээ илүү их цагийг зарцуулаарай гэж зөвлөмөр байна. Энэ хүртэл миний CFA level-ийн шалгалтыг давсан түүхийг сонссон танд баярлалаа. Хэрэв та шалгалтаа давчихсан бол бидэнтэй өөрийн зөвлөгөө түүхийг комент хэсэгт хуваалцаарай. Хэрвээ хараахан шалгалтаа өгөөгүй аль эсвэл хараахан зэгцтэй мэдлэг хаанаас олж авах мэдэхгүй байгаа бол ICR-ын сүгийг subscribe хийгээрэй. Дараагийн контентоор уулзцгаая.